Валентина Фёдорова 2022 онд хорт хавдраар өвчилжээ. Аимшигт он шиг тэрээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах үеэрээ мэдсэн байна. диспансеризацию. Эхний жил маш хэцүү байсан. Үнэхээр хүнд давсан. Би уг нь өөдрөг хүн. Нэг их гутраад байдаггүй ч амаргүй байсан. Дараагийн удаа шинжилгээнд ороход бөөрийн хорт хавдар гэж оншилсан. 2025 онд бөөрөндөө 2 дахь удаа хагалгаа хэлгэсэн. С болезнью женщин Тэрээр 4 жилийн турш өвчнөтөөгөө тэмцэжээ. Ялан дийлэгт нь хим эмчилгээ байсан гол нь бид идэгсэн төсөл чухал дэмжлэг болсон байна. Энд Валентина шинэ найз нөхдөдтэй болж шинэ сонирхол хоббитой болжээ. нашла новых друзей и увлечения. Мэдээж хэрэг баг хамт олонтой маш их талархаж байгаа. Гоё нүүр бодогчид гэрэл зурагчдтай маш олон танилтай болсон. Бүгд л төрөл садан шиг санагддаг. Бид хоорондоо нөхөрлөж, загтал бичиж, баяруудаар хамтдаа уулздаг болсон. Үнэхээр сайхан байдаг шүү. В этом году Энэ жил тус төсөлд 15 хүн оролцож байна. Тэд гэрэл зургийн эмчилгээний аргаар сэтгэл зүйн дэмжлэг авчээ. Гэрэл зургийн эмчилгээ бол сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга. Энэ нь өвчтнүүдэд өөрийгөө шинэ өнцгөөс харахад тусалдаг юм. Яагаад бид үүнийг ашигладаг вэ гэвэл эмэгтэйчүүдийн хувьд өвчин болон эмчилгээ нь гадаад дүрхтэн хүчтэй нөлөөлдөг юм. Үс, сормоос, хөмсөг унах үед толинд өөрийгөө харах хэцүү болдог. Харин гэрэл зураг тэдэнд өөрийгөө өвчтөн бус хүчирхэг үзэсгэлэнтэй эмэгтэй шүү гэж харахад тусалдаг юм. Манай төсөл бол хорт хавдартай тулгарсан хүмүүсээ цуглаж түүхээ хуваалцаж бие биедээ урам зориг өгдөг орон зай. Бид тэдний гоо сайхан хүч чадал мөн хорт хавдар гэх өвчний талаар нээлттэй ярьж чаддаг тэр зоригийг нь харуулахыг зорддог юм. не первый год Тус төслийг Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөгчид жил бүр дэмжин оролцдог. Энэ арга хэмжээ бидний хувьд маш чухал юм. Оросын холбооны улсад статистикаар 4 сая гаруй хүн хорт хавдраар өвчсөн байдаг. Өвчнөдөө тэмцэж буй эсвэл даван туулсан хүмүүст сэтгэл зүйн сэргээн засалт зайлшгүй хэрэгтэй. Энэ төсөл яг үүнд чиглэсэн юм. Гэрэл зургийн эмчилгээ бол сэргээн босголт харилцаа холбооны нэг чухал хэсэг юм а. Төслийн оргил үйл явдал нь бүх оролцогчдын хөрөг зургаар бүрдсэн. Гэрэл зургийн үзэсгэлэн байх бөгөөд уг үзэсгэлэн энэ зун зохион байгуулах юм а. Биеийн дамир спортын цогцлборт тэквондогийн BMFT төрлийн байгалийн хүч нэртэй бүх Оросын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Алс дорнод бүс нутагт болдог ижил төвшний хамгийн том үйл ажиллагаа бөгөөд жил бүр улс орон даярах шилдэг тамирчдыг уламжлал ёсоор нэгтгэдэг юм. Энэ бол тамирчдын сайн мэддэг, хүсэн хүлээдэг тэмцээн юм. Нэр хүндтэй маш өргөн үрээтэй тэмцээн шүү дээ. Учир нь бүрээдэд шаардлагатай бүх дэд бүтц бий. Спортын яам, хотын спортын хорооны дэмжлэгч сайн. Мөн Максим Зинхеновичээр ахлуулсан мэргэжлийн багч бүрдсэн. Тэмцээний нээлтийн үеэр спортын сайд Иван Козырев хүндэт бурятын говьяд дасгалжуулагч цол тэмдгийг Руслан Суворов, Елена Харжеева нарт гардуулан өглөө. И наградив же аплодисментами Елену Александровну и наших заслуженных тренеров. Байгалийн хүч 2026 тэмцээнд 850 гаруй тамирчин туйл, спарринг, бан цуглах, тусгай техник болон багийн төрлүүдэд өрсөлдөж шилдэгүүдэд тодруулсан байна. Мөн эндээс Оросын холбооны улсын спортын мастрын болзол хангах боломжтой байв. Энэ жилийн тэмцээн зохион байгуулалт спортын төвшнээрээ дахин өндөр үнэлгээ авчээ. Мэдээж хэрэг би тэргүүн байрныг төлөө өрсөлдсөн. Амар байсан гэж хэлэхгүй ч их хичээлээ. Өрсөлдөгчөө хизээч дутуу үнэлж болохгүй. Цаашид Европын аврах шалруулах тэмцээн, дараа намар нь Оросын аврах шалруулах тэмцээн хүлээж байна. Бурхны авралаар манай хүүхдүүдийг Европын аврагад оруулах сандрах уу? Маш их. Миний хувьд 2 дахь ийм том тэмцээн юм. Мэдээж хэрэг сандралгүй яах вэ? Уламжлал ёсоор энэхүү тэмцээн нь ирээдүйтэй тамирчдыг сонгон шалгаруулж, улсын болон олон улсын томоохон тэмцээнд оролцуулах чухал шат гэдгээ дахин баталлаа. Алена Мироманова, Доржи Чайдопов, Новости дня.
Оюуны наадга компьютерууд мөн мэдээж хэрэг роботууд. Эрхүү хотод ирээдүйн жижигхэн арал мэт орчин бүрджээ. Робосиб наадам энэ жил дахин ангар мөрний сав газар Бурят Красноярскийн хязгаараас технологид дуртай залуусыг нэгтгэлээ. 800 гаруй оролцогч, дасгалжуулагч, шүүгч болон 5,000 давсан зочин хүрэлцэн ирсэн байна. Жил ирэх тусам аврах шалгаруулах тэмцээн өргөжиж хүүхдүүдийн бэлтгэлийн түвшин улам дээшилж байна. Тэдний танилцуулж буй төслүүд олон улсын давцан дүрслэх хэмжээнд хүрсэн. Робосибийн дараа хүүхдүүд финалд дүрсдийн туршлага шийдлүүдэд бариад очдог. Энэ жил гэхэд эрхүү мужаас 4 баг олон улсын шатанд оролцож байна. Фестивалийн гол зорилго нь залуу аяастнуудыг илрүүлэх, инженерийн ур чадварыг хөгжүүлэх, мөн нарийн шинжилгээ ухааныг залуусын дунд өргөн дэлгэрүүлэх явдал гэж зохион байгуулагч M+ компанийн онцоллоо. Төс компани үүсгэн байгуулагч Олег Трипаска ийм төрлийн ажлын ач холбогдлыг олонтаа дурддаг. Учир нь 10-аас 15 жилийн дараа өнөөдрийн энэ хүүхдүүд Оросын үйлдвэр эрчим хүчний салбарт ажиллах мэрэгжилтнүүд болох юм. Оролцогчдын баг нь 4 настай ч тэдний шийдэж байгаа асуудлууд огтхонч хүүхдийнх биш юм. Хамгийн сонирхолтой нь тэд манай үйлдвэрлэл дээр тулгуурладаг бодит кейс асуудлуудыг шийдэж байна. Манай мэрэгчлэтнүүд мастер слесар нартай шууд харилцаж заавар зөвлөгөө авдаг. Өнөөдөр үзүүлсэн шийдлүүдийг үйлдвэрлэлд бодитоор хэрэгжүүлж чадна гэдэгт би итгэлтэй байна. Манай компани бол хамгийн том хувийн эрчим хүчний компани. Техникийн дэвшил бидэнд маш чухал юм. Бид инженерийн компани, гүн үндэс суурьтай. Робосиб робот техник өргөн дэлгэрээгүй байх үеэс л энэ чиглэлийг хөгжүүлж ирсэн. Робосиб наадам 2013 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн. Жил бүр шинэлэг санаа, бүтээл жишээл, оюуны өрсөлдөөнөөр дүүрэн болдог. Шүүгч мэрэгчлэнүүдтэй ярилцаж туршлага солилцсны үр дүнд оролцогчид төслийн улам сайжруулан төгс болгох хүсэл эрмэлзэлтэй байна. Бид эхлээд усан цахилгаан станцын талаар тест өгсөн. Дараа нь төслөө танилцуулсан. Бүх зүйл мундаг сайн болоогүй ч цаашид илүү хичээж ялт байгуулахыг зорж байна. Энэ наадам залуусыг хөгжүүлж шин танилтай болоход тусалдаг. Мөн IT, робот техникийн судалгааг олон хүнийг татаа оролцуулдаг. Наадмын төгсгөлд хамгийн сэтгэл догтлуулсан хүсэн хүлээсэн мөч ирлээ. Тэр бол шагнал гардуулах ёслол юм. Ялагч багууд тайзан дээр алдар хүндээ хүртэж 4-р сард болох Красноярск 7 үндэсний робот техникийн аврах шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгээ гардан авлаа. Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн зарласан Оросын ард түмний эв нэгдлийн жилийн хүрээнд өвөр байгалийн хязгаарын агийн тойрогт өргөн цар хүрээтэй үйл ажиллагаанууд зохион байгуулахаар төлөвлөжээ. Монгол, Тува, Халимаг болон Оросын бусад бүс нутгаас датсан хийдүүдийн ламнар хүрэлцэн ирж буддын шашны 3 ариун датцангийн ойг тэмдэглэн мэдчилгээ дэвшүүлэх юм а. Энэ жил өвөр байгалийн буддын шашин 3 түүхэн ойг зэрэг тэмдэглэж байна. Цугуулан датсан 225 жил, агийн датсан 215 жил, зугаалай датсан 200 жилийн ойтой. Холбооны хэмжээний соёлын өвд бүртгэгдсэн эдгээр байгууламжуудад баярын арга хэмжээс гадна их засвар сэргээн шинжилэл хийгдэхээр төлөвлөгдөжээ. Баярын үйл ажиллагаа 8-р сарын дунд үеэс эхэлнэ. 9-р сард агийн датсанд эрдэм шинжилгээ, практикийн баг хурал зохион байгуулна. Мөн ирээдүйн лам нарыг бэлтгэдэг датцангийн академид анхны багш үүсгэн байгуулагч Бабулам Чимэд Доржиевд зориулсан үзэсгэлэн гаргана. Тэрээр энэ жил 70 нас хүрэх ажээ. Баярын хөтөлбөрийг өвөр байгалийн хязгаарын захирагч Александр Осиповд танилцуулж, академийн дэргэд буддын шашны музей байгуулах санал дэвшүүллээ. Музей үзмөр цуглуулж чадна үстэй. Чадна. Хүмүүсийг аваад ирэхэд нь сайхан танилцуулга хийгээд гэрэл тавья. Сайхан харагдан жуулчид жирнэ. Манай зургуудыг ч авчихна. Тийм ээ. Эдгээр ог өгтөн цугаалын датсанд удаан хүлээсэн их засвар хэдийн эхэлсэн байна. Тэнд холбооны хөтөлбөрийн хүрээнд томоохон сэргээн засварын ажил хийж байна. Үүл болохоор ажил удаашрж байгаа ч дулаархаар илүү эрчимтэй үргэлжлэнэ. Он байраас өмнө дээврийг дуусгана гэж найдаж байна. Одоогоор дээврийн засвар хийж байна. Хязгаар нутгийн захиргаа датсангуудын удирдлагатай хамтран барилга байгууламжийг засварлах, орчны тогтчлтыг хийх төсвийн тооцоог аль хэдийн гаргажээ. Оросын ард түмний эв нэгдлийн жилд агийн үнэн алдартны ариун гэгэн Николай Чудотворцын сүмж мөн шинжлэгдэнэ. Баярын өдрүүдэд энд 70 хүртэлх сүсэгтэн цугладаг. Гэвч агааржуулалтын буруу систем, цонхны байрлалаас шалтгаалan Тааз хаананд чиг
хуримтлагддаг байна. И на стенах скапливается влага. Хан хөлөрч чи конденсац үүсгэн улмаар барилгын хэвдрэлд хүргэдэг. Мэргэжилтнүүд ирж үнэлгээ хийсний дараа шаардлагатай ажлын төлөвлөгөөг гаргана. Александр Михайлович энэ төслийг санхүүгийн хувьд дэмжинэ гэж амласан. На ремонт уже Засварт зориулж ойролцоогоор 3 сая рубль хэдийн төсвөлсөн бөгөөд ойрын хугацаанд өргөцсөн мэргэжилтнүүд ажлын цаар хүрээг улам наривчлан тогтооно. работ. Энэ бол бидний хамгийн чухал зорилтын нэг юм. Ерөнхийлөгчийн зарласан Оросын ард түмний ив нэгдлийн жил үүнийг онцлон харуулж байна. Хамгийн гол нь биднийг нэгтгэдэг үнэт зүйлстэй байх ард түмнүүд асар их өв соёл хуримтлуулсан баялгаа хадгалах хэрэгтэй. Шинэ нөхцөл, шинэ сорилт бүрт бид ив нэгдэлтэй хүчирхэг байж олон янз байдлаа хамгаалан урагшлах ёстой. Тамара Ванфули, Анастасия Шадрина. Якутск хотын нэгэн сургуулийн хоолны газар шинэ ажилтан иржээ. Тэр хизээж хоцордоггүй, хоолоо асгадаггүй, замаа мартадаггүй. Зөөгч робот Bella Bot ширээ хооронд итгэлтэй хөдөлж, тавиур зөөж, сурагчдыг тойрон болгоомжтой явна. Надад их таалагддаг шүү. Хүнд тавг аяг зөөхөд тусалдаг. Би унгаагаа тагалчихгүй гэж айдаг байхгүй юу? Робота өөрийнхөө сууж байгаа ширээ рүү дуутахад ирнэ. Би аяг тавгаа дээр нь тавина. Тэгээд хэрэгтэй газар хүргээд өгнө. Их хөөрхөн. Элбэхээр нүүрний нэмсэглээд мяу гэж дуурна. Харин 3 минут ашиглахгүй бол унтаад эхэлдэг юм. 3 минуты ему где-то не пользоваться, он начинает засыпать. Өдөр болгон энэ хоолны газраар ойролцоогоор 800 сурагч үйлчлүүлдэг. Урд нь энэ ачааллыг зөвхөн хүмүүс үүрдэг байсан бол одоо тэр багт робот нэмэгдэжээ. Тэр зөвхөн жижүүр сурагчдад бус ажилтнуудад ч тусалж хоол түгэх үйл явцыг илүү хурдан болгож байна. Өнөөдөр бид будаа, дахины гульяаш, ундаанд нь морс өгсөн. Робот маань аяг, тавг зөөж өгдөг. Ер нь бид 800 гаруй хүүхэд хооллдог. 3 ээлжээр ордог юм. Эхнийхт нь 150 хүүхэд, дараагийнх нь 250, сүүлийнх нь 380. Робот өөрөө явах замаа тооцоолж, саад тодорхойг мэдэрч тойрч гарна. Тэр мөн ярих чадвартай. Халуун хоол авч яваагаа анхааруулдаг байна. Аюулгүй байдлыг мэдрэгч болон зөөлөн хамгаалалтын бүрхүүл хангадаг. Bella Bot энэ сургуульд ганцаараа ажилдаггүй. Манайд шалгуугч машинууд ч бий. Сургууль маань том учраас хонглууд нь урт, цэвэрлэгчдийн ажлыг их өнгөрчилдөгдөө. Мөн цанхуугаач робот, тоосорогч ч бий. Орчин үеийн интерактив музейтэй. Цаашид шинжлэх ухааны төв нээж, шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Сургуулийн робот хэдийн ихэртэй болжээ. Ижил төрлийн ухаалаг туслагч, ухаалаг номын санд ажиллаад эхэлсэн байна. Эдгээр роботууд нь роботжуулалтыг нэвтрүүлэх туршилтын төслийн нэгэн хэсэг юм. Хэрэв туршилт үр дүнтэй байвал Якутск хотын олон байгууллагад ухаалаг туслагч нэвтрүүлэхээр олжээ. Елизавета Кирина в числе... Елизавета Кирина анх удаа оролцож байгаач гэрэл зургийн уралдааны ялагчдын нэг болж чаджээ. Тэр мэрэгжлийн гэрэл зурагчин бөгөөд сүүлийн 15 жилийн турш Шанхай хотод амьдарч байна. Уралдаанд Юнан мужид болсон шоу тоглолтын үеэр авсан зургаа илгээжээ. Тэрхүү зурагт нутгийн иргэд цус түүж буй агшин буусан байна. Тэр зургийг авахын тулд Елизавета далайн түвшнээс 3800 метрийн өндөрт ажиллажээ. 1800 метров. Режиссерская находка. Тайзан байгалийн жинхэнэ орчинд бодит чимэглэлтэйгээр тавигдсан нь найруулагчийн гол шийдэл байсан. Чимэглэлийн цас тус өөрсдөө. Үйл явдал улсын дунд өрнөдөг. Зүгээр л жижиг давтсан тайз байгуулсан юм. Шоунд тухайн бүс нутгийн угсаатны соёл ёс заншилд зориулсан. Оролцогчид нь бүгд нутгийн тосгоны хүмүүс юм а. Другой взгляд. Хятадыг өөр өнцгөөс харуулсан бас нэгэн бүтээл Москвагаас ирсэн байна. Ирина Овчинникова зураг авахын тулд тусгай хувцас урлаж модель хүртэл хайжээ. Зургаа Пушкинская талбайд Хятадын шинжилгээг тэмдэглэх үеэр авсан байна. Тэрээр энэ зураг дээрх Баатар бүсгүйг баярлсан хүмүүс бараг дурсгалын зүйл шиг булаацалдах шахсан. Тэрээр энэ зураг дээрх Баатар бүсгүйг баярлсан хүмүүс бараг дурсгалын зүйл шиг булаацалдах шахсан хэмээлээ. Москва хотын хаврын баярын чимэглэл үнэхээр сэтгэл татам байдаг гин. Правду впечатляет. Жил бүр шин, жил бүр тод өнгөлөг байдаг. Москва хотод яг ийм уур амьсгал дутагдж байсан. Би одоогоор Хятадд очиж амжаагүй ч Хятадтай маш ойр мэдрэмжтэй шүү. Тиймээс заавал очино гэж найдаж байна.
Такие работы пока... Эдгээр бүтээлүүд хятадын соёл, Москвагийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болж байгааг харуулна. Үзэгсэлэнт орчин үеийн технологи, ногоон санаачлах, эртний уламжлал зэрэг өнөөгийн хятадын дүр төрх гэрэл зурагчдын дунд буужээ. Мэргэжлийн шүүгчид бараг 1000 орчим бүтээлээс шалгаруулалт хийж эцсийн шатанд хятадын 11 хот мөн 6 өөр улсын уран бүтээлчийг үлдээжээ. Манайд байгаль, архитектур, хятад хүмүүс, зан заншил, баяр ёслол мөн хятад бидний хажууд гэсэн номинацууд бий. Ер нь хятадын соёл дэлхийд даяар идэвхтэй түгэнд дэлгэрч байна. Үзэгсэлэнд нийт 85 гэрэл зураг тавигдсан байна. Тэдгээрийн дунд гүн хавцлын дээгүүр татсан шилэнгүүр, шүнцгийн уламжлалт төмөр цэцэг давтах урлаг, мөн тург, гого, шуугаар загасчлах, эрдний арга барил зэрэг олон сонирхолтой сэдв багтжээ. Гэрэл зургууд өөрсдөө бүхнийг өгүүлнэ. Нэг удаа нүдээр үзэх нь 100 удаа сонссноос илүү. Хятад очих боломж хүмүүрт байдаггүй ч эдгээр зургийг үзэх нь их ач холбогдолтой гэж бодож байна. И первые посетители выставки... Үзэгслэн зорин ирсэн эхний зочидч энэ боломжийг өндрөөр үнэллээ. Зарим нь аяллаа уран зураг хайж, нөгөө хэсэг нь хөрш орны соёлыг гүн ухааны өнцгөөс харж байна. На соседнюю культуру. Работы все прекрасны. Зураг бүхэн гайхалтай. Зарим нь тавилттай мэт санагдавч бодит агш юм а. Гэрэл зураг хавтгай юм шиг боловч хүмүүсийн мэдрэмж сэтгэл хөдлөл хизээж хавтгай байдаггүй. Тэр бүхнийг зурагт шингээсэн нь үнэхээр гайхамшигтай. Эндээс эртний хятад орчин үеийн хятадыг харж болно. Харин цаг үеийн огтлсон зургууд надад илүү таалагддаг юм а. Эртний уламжлал ба орчин үеийн технологийн энэ цаг хугацааны огтлцол нь үзэгслэнгийн гол утга санаа юм. Үзэгслэн Нарвиновский музейд 3 дугаар сарын 22-ны хүртэл үзэх боломжтой. Кривчукова, Сиджутен, Москва. Китайский дизайнер. Хятадын дизайнерын тоглоомод дэлхийн зах зээлд итгэлтэйгээр нэвтэрч байна. Энэ нөлөө хоёр талтай өрнөж байгаа нь онцлог юм. Хятадын брэндүүд олон улсад танигдах зуур, хятадын компаниуд ч хятадын соёлын орчинд улам гүнзгий нэвтэрч дасан зохицож байна. Үүний нэг жишээ бол Lego компани юм. Тус компани Хятадд 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүтээгдэхүүндээ хятадын соёлын элементүүдийг улам бүр шингээж эхэлсэн талаар компанийн хятад дахь тэргүүн Мэйчи Селинский онцоллоо. Хятадын шинэ жил буюу хаврын баяр бол улсын хамгийн чухал баяр. Тиймээс манай компани бүтээгдэхүүндээ нутгийн соёлыг тусгаж хятадын хэрэглэгчдэд үнэхээр ойр байлгахад онцгой анхаарч байна. Ийм хандлагыг хятадын хэрэглэгчид ч эргээр хүлээн авч байна. Ийм төрлийн тоглоом хятад соёлтой хослохороо өдрийн амьдралд илүү ойр байгаллаг санагддаг. Хятад элементүүдийг ашиглана гэдэг чинь миний хувьд хаврын баярын шинэ өнцөг шиг харагдаж байна. Дааны компаниуд хятадын уламжлалыг бүтээгдэхүүндээ шингээхийг хичээж байна. Ер нь ихэнх дааны компани өөрийн арга барилаар хятадын соёлыг бүтээгдэхүүндээ уялдуулахыг зорддог. Урт хугацаанд хятадын зах зээлд амжилттай ажиллахын тулд гадаадын брэндүүд байнга дасан зохицох шаардлагатай. Ялангуяа хурдтай өөрчлөгдөж байгаа зах зээлийн нөхцөлд нэн чухал юм. Хятадын дизайнер тоглоомын зах зээл маш эрчтэй, инновац тулгуурсан байдаг. Өнөөдөр олон улсын дизайнер шийдлүүд хятадын дизайнер соёлоос санаа авч дараа нь дэлхийн даяар эрэлттэй болж байна. Брэндүүдийн амжилтын түлхүүр нь дэлхийн түншлэл ба хятадын хэрэглэгчдэд чиглэсэн гүнзгий нутагшуулах бодлогын тэнцвэрт байдал юм. Судалгаагаар 2026 онд хятадын дизайнерын тоглоомын зах зээлийн хэмжээ 110 тэрбум юанаас давж 2023 онтой харьцуулахад бараг 2 дахин өсөх төлөвтэй байна. Зах зээлийн өсөлтөд зөвхөн бүтээгдэхүүнээс бус сэтгэл хөдлөлд суурилсан хэрэглээ соёлын үнэлэмжээс шалтгаалж байна. Хэрэглэгчид гинтийн харьцаг маягийн импульс худалдан авалтаас татгалзаж илүү ухамсартайгаар цуглуулахыг хандлагатай болжээ. Олон улсын тэргүүлэгч брэндүүд өнгөц нутагшуулах аргаас татгалзаж илүү бодит гүнзгий дасан зохицолд анхаарч байна. Ингэснээр өнөөдөр Хятад улс дэлхийн брэндүүдийн хувьд зүгээр нэг зах зээл бус, харин ойлгож, дотогш нь нэвтэрч, соёлынх нь нэг хэсэг болох ёстой орон болжээ.